Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би уламжлалт ухааны эмч Занд байна. Хэрвээ та миний Facebook пэйжийг мань дагж амжаагүй байгаа бол Занд эмч гэж нийлүүлж бичээд Facebook-ийн хайх хэсгээс хайвал эрүүл мэндийн амжилтын коуч багш эмч Занд гэсэн пэйж хуудас маань гарч ирнэ. Харин YouTube сувгийг мань дагдгүй бол та Занд эмчгээс салгаад бичээд хайвал миний YouTube сув маань гарч ирнэ. Ингээд энэ хоёрыг мань дагуул та намайг шинээр мэдээлэл оруулах болгонд надтай хамт байх болно. Одоо бүгдээрээ хамтдаа эрүүл мэндийн байдлаа ямар байна вэ гэдгийг нэг хамтдаа сонжоод үзье. За хамгийн нэгдүгээрт одоо бүгдээрээ дугаар тавиад доошоогоо оноогоо жагсаагаад бичээд байгаарай. Оноогоо бичихтэй өмнө нь нэмэх, хасах гэдэг тоонуудыг дандаа тавьж явна. За хамгийн нэгдүгээр үзүүлэлт нас болгоно 1 оноо. Тэгэхээр 40 настай бол та нэмэх 40 оноо авна гэсэн үг. 20 настай бол нэмэх 20 оноо авна. За 2 дахь үзүүлэлт бол жим байгаа. Сантиметрээр хэмжсэн өндрөөс 100-г хасаад гарсан тог тухайн өндөртөө хүнд байвал зохих хэвийн хэмжээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл метр 60 өндөртөө тэгээд 60 кг метр 60 өндөртөө хүн байх юм бол 160-аас 100 хасаад 60 кг нь таны хэвийн жим гэсэн үг. Энэ мэтчлэн бүгдээ өөрийнхөө бодно. Тэгээд хэвийнээс дутуу 1 кг бүрт 5 оноо нэмнэ. Харин хэвийнээс илүү килограмм тутам 50 оноо хасна. Өөрөөр хэлбэл та метр 60 өндөртэй байлаа гэхэд таны хэвийн жин чинь 60 кг гэсэн үг. Тэгээд таних 57 кг байна гэдэг маань 3 кг дутуу, 3-ыг тааруулжуулахаар 15 болно. Тэгээд дутуу байгаа учраас нэмэх 15 оноо авна гэсэн үг. Харин хэвийнээс илүү килограмм тутам 5 оноо хасна гэж байгаа. Тэгэхээр таних 60 кг жинтэй байх ёстой байтал 62 кг-аар илүү 2-ыг тааруулжуулахаар 10. Таны авах оноо ч хасна гэж байгаа учраас хасах 10. За дөрөв тоон дээрээ нэмэх 40 гэдэг өөрийнхөө насаа бичсэн. Одоо 30 бол 30 өөрийнхөө насаа хэлсэн. Одоо энэ дээр болохоор нэмэх бол нэмэх, хасах бол хасах гэж тэр оноогоо тавилаа. За дараа нь 3 дахь үзүүлэлт нь тамхи татдаггүй хүн нэмэх 30 оноо авна. Хэрвээ тамхи татдаг бол өдөр татдаг тамхиныхаа ширхгээр хасах оноо авна. Тамхи татдаггүй хүн бол автоматар нэмэх 30 оноо авна. Өдөр 5 ширхэг тамхи татдаг бол хасах 5, 1 хайрцаг тамхи татдаг бол хасах 20 гэх мэтчлэн оноогоо тавих нэ. За дөрөвдүгээр үзүүлэлт бол таны тэсвэр байгаа. Өдөртөө 12 минутаас багагүй хугацаанд жигд хэмээр гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа бичүүлдэг тэсвэр шалгасан дасгал хийдэг бол та 30 оноог авна. За 7 хоногт 4 удаа хийдэг бол 25 оноо, 7 хоногт 3 удаа хийдэг бол 20 оноо, 7 хоногт 2 удаа хийдэг бол 10 оноо, 7 хоногт 1 удаа хийдэг бол өөртөө 5 оноо өгнө. За хэрвээ биеийн тамираар огт хичээлдэггүй бол хасах 10 оноог авна. Харин хөдөлгөөн багтай ажил хийдэг бол дээрээс нь нэмээд хасах 20-ыг авна. Өөрөөр хэлбэл та биеийн тамираар ерөөсөө хичээлдэггүй, дээрээс нь хөдөлгөөн багтай ажил хийдэг бол нийтдээ хасах 30 оноо авна гэсэн үг. За 5 дахь үзүүлэлт 50 үеийн судасны цохилтын тоо. Хэрвээ 50 үеийн зүрхний цохилтын тоо 90-с бага бол бага байсан цохилт болгонд 1 оноог нэмнэ. Өөрөөр хэлбэл жишээ нь 50 үеийн зүрхний цохилт таних 1 минутанд 72 байх юм бол таних 90-с бага байгаа учраас 90-с 72 тэнцүү 18. Тэгээд бага байгаа учраас нэмэх 18. Хэрвээ 90 байх ёстой байтал таних 92 байх юм бол хасах 2 оноо, 100 байх юм бол хасах 10 оноо гэх мэтчлэн ингээд 90-с бага байвал тэр тоогоороо нэмэх оноо авах нь, 90-с их байх юм бол тэр тоогоороо хасах оноо авах нэ. За 6 дахь ачаалал авсны дараа судасны лugшилтын давтамж эргэн хэвэндээ орох хугацаа ямар байна вэ гэдгээр оноо авна. 2 минут гүйсний дараа за дороо эрчимтэй 2 минут гүйж болно. Бүгдээрээ энэ видеог дууссаны дараа хийгээд үзэх нь 2 минут гүйгээд тэгснийхээ дараа 4 минут хэвтэж амарна. Ингээд амарсныхаа дараа бүгдээрээ судасныхаа лugшилтыг тоолоход 50 үеийн цохилтын тооноос 10 лugшилтаар илүү байх юм бол 30 оноо, 15 лugшилтаар илүү байх юм бол 15 оноо, 20 лugшилтаар илүү байх юм бол ямар ч оноо авахгүй байх нь. Жишээлх юм бол түрүүн та хэмжээ үзсэн чинь судасны лugшилтын тоо 90 байсан гэж саная. Тэгээд 2 минут гүйчээд 4 минут амарсны дараа таны лugшилтын тоо 100 болсон. Өөрөөр хэлбэл 10 лugшилтаар илүү байх юм бол та 30 оноо авах нь. Гэтэл 105 буюу 15 лugшилтаар илүү байх юм бол та 15 оноо авах нь. Харин 110 буюу 90 байж байгаа 110 гэхээр
30-аар илүү болсон биз. Тэгэхээр 20 болон түүнээс дээш оноогоор илүү байх юм бол та ямар ч оноо авахгүй нэ. За ингээд саяын тоонуудаа бүгдээрээ нэмэх оноо авснуудыгаа бүгдээринг нэмээд хасах оноо авснуудыгаа бүгдээринг хасаад тэгээд нэг нийлбэр дүн гарнаа да тийм ээ. За тэгэхээр тэр дүнгээрээ хэрвээ 20 ба түүнээс бага оноо авсан байх юм бол та эрүүл мэндэд маш ихээр анхаарал тавих хэрэгтэй. Юмийгээж мэдхвэ гэд эмчид үзүүлээд ер нь хийлгэж байх ёстой шинжилгээнүүдийг бүгдийг нь хийлгээд зөвлөгөө авахд илүүдэх юм ер байхгүй. Хэрвээ та илүүдэл жинтэй бол жингээ хаях хэрэгтэй, тамхи татдаг бол тамхинасаа гарах хэрэгтэй, гүйл ч юм уу ямар нэгэн идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлдэггүй бол та энэ идэвхтэй ямар нэгэн төрлийн дасгал хөдөлгөөнөөр хичээлэх зэргээр эрүүл мэндэд хамгийн наацхийн анхаарлыг тавьж эхлэхгүй бол таны эрүүл мэнд удахгүй муудах нэ гэсэн үг байна. За хэрвээ та 21-ээс 60 оноо авсан бол илүүдэлжин, тамхи татал, биеийн идэвх сул зэрэг эрсдлийн хүчин зүйлсээ засах тал дээр анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жингийн илүүдэлтэй бол та жингээ асах хэрэгтэй, тамхи татдаг бол тамхинасаа гарах хэрэгтэй. 7 хоног тодорхой хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй бол тэрийгэ хийх хэрэгтэй гэх мэтчлэн энэ эрсдлийн хүчин зүйлсээ засах хэрэгтэй. Эрүүл мэндийнхээ янзыг үзэх бус харин хамтарч үзэх хэрэгтэй. Одоо ингээд байвал миний бие яах нь гэж бодох биш, харин эрүүл мэндээ сайжруулахын тулд та зорилготой төлөвлөгөөтэй ажлуудыг хийх хэрэгтэй байна. За харин таны нийлбэр оноо 61-ээс 100 оноо авсан байх юм бол муугийн үр дүн гарч гэж үзэж болно. Тэсвэрээ хөгжүүлэх тал дээр үргэлжлүүл сайн анхаараарай гэж зөвлөж байна. Харин 100-аас дээш оноо авсан байх юм бол эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал алга гэд хэлчихэд бараг нэг хэтрүүлэг болохгүй. Биеийн эсэргүүцэл сайн, тэсвэр өндөр, энэ байдлаа алдахгүй хичээгээрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ сонжоо бол таны биеийн эрүүл мэндэд хамааралтай сонжоо учраас бүгдээрээ биеийн байдлаа тодорхойлно гэж ойлгоно. Тэгээд би бас урд өмнө нэлээд хэдэн лекцүүд орсон байгаа. Тэрэн дээр би сэтгэл санааны тайван байдал энэ нь бидний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар нэлээд хэд удаа ярьсан байгаа. Тэгэхээр энэ бол таны биеийн эрүүл мэнд талаас ямар байна вэ гэдгийг өнөөдрийн санжаа тодорхойлж өгч байгаамаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Та бүгддээ эрүүл энхийг хүсье.